Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бид 12 дугаар ангийн биологийн хичээлийн хүрээнд амин хүчлийг амин гүйжүүлэх гэдэг сэдвээр хичээл орох болно. За өнөөдрийн хичээл маань амин хүчлийг амин гүйжүүлэх болон шээг үсэх үйл явцыг тайлбарлах гэсэн суралцсан зорилтын хүрээнд явагдах юм аа. Бид хоол тэжээлээрээ авсан шин бодисуудыг ашиглан өөрсдийнхөө эд эсийг нөхөн төлжүүлж энерги их усрыг бий болгодог билээ. За тэгвэл бидний хоол тэжээлээр авсан зарим нэглүүд маань азот агуулсан байдаг. За амьд биеийн хоол тэжээлээр авсан азотт нэглүүд маань шинэ бүтэц үүсгэхэд зарцуулагддаг. Гэхдээ заримдаа мах ихтэй хоол идсэн үед их хэмжээний уурга биед орж ирсэн бол азотт нэгдлийн илүүдэл болж тухайн илүүдэл нь биеэс гадагшлах ёстой болдгоо. За тэгвэл бүгдээрээ гадагшлуулалт болон ялгаруулалтын тухай жаахан ярилцъя. Гадагшлуулалт бол хоол тэжээлийн үлдэгдлээ нэг эстнүүд эсээс гадаад орчин руугаа гаргадаг байгаа бол олон эстнүүд хоол боловсруулах замынхаа төгсгөл хэсгийг ашиглан биеэсээ зайлуулдаг байгаа. За ялгаруулалт гэвэл сэр нуруутай амьтад уушиг, бөөр, арсныхаа тусламжтай бодис солилцооны үлдэгдэл бодисоо ялгаруулдаг бол сүүгээр божигчид шээс үүсгэн шээс дамжуулах сувгийн тусламжтайгаар биеэсээ ялгаруулан гаргадаг. За гадагшлуулалт болон ялгаруулалтын тухай хүснэгтийг ажиглацгаая. Гадагшлуулалт бол хоол тэжээлийн боловсроогийн үлдэгдлийг биеэсээ зайлуулах үйл явц байдаг байна. Хоол боловсруулах явцад үүссэн хортой бодис гадагшлуулалтын дунд гадагшилдаг байх нь. За харин хоол боловсруулах эрхтэн тогтолцоо энэ үйл явцад оролцоно. За гадагшлуулах үйл явц бол амьтан дээр явагддаг байх нь. За тэгвэл ялгаруулах үйл явц гэдэг нь бол бие махбод эсээс хортой бодисоо зайлуулахыг хэлж байгаа байх нэ. За бодисын солилцооны дунд үүссэн хортой бодис гадагшлахыг бид нар бас ялгаруулах үйл ажиллагаатай холбоно. За ялгаруулах эрхтэн тогтолцоо оролцдог. Өөрөөр хэлбэл хүний биеэр ярил бөөр, шээс дамжуулах сувг, шээс гадагшлуулах сувг, давсаг оролцоно гэсэн үг. За дараа нь бол энэ үйл явц маань ургамал амьтанд явагдана гэсэн. За бүгдээрээ энэ зургийг ажиглан харцгаая. За та бүхэн энэ хүнсний бүтээтгүнд ямар шин тэжээлийн бодис илүү их агуулгадж байгаа вэ гэдгийг ажиглан харсан байх гэж бодож байна. За эдгээр хүнсний бүтээгдэхүүний үндсэн хэсэгт оролцдог бодис бол уурга юм аа. За уурга нь бол амьд биед дараах үүрэгтэй байдаг. За тухайлбал гемоглобин гэдэг уурга бол цусны улаан эсийн найрлаганд байдаг хүчил төрөгчийг зөөвөрлөх үүрэгтэй уурга юм. За харин эсрэг бие бол ням болон вирусын эсрэг хамгаалах үүрэгтэй уурга байдаг. За коллаген бол шүрмсийг үүсгэхэд оролцдог. За амилаза бол нүрс усыг задлахад оролцдог энзим юм аа. За инсулин бол цусан дахь глюкозын хэмжээг бууруулахад оролцдог даавар гэдгийг бид бүхэн өмнөх хичээлүүд дээр үзсэн байгаа. За мөн уурга задрахад 17 орчим киложоул энерги үүсдэг юм аа. За уурга бол полимер нэгдэл бөгөөд мономер нь амин хүчил юм. За бүгдээрээ энэ хэсгийг ажиглан харъя. За энэ бол уургийн амин хүчлийн амийн бүлэг харагдаж байна. За энэ хэсэгт болохоор карбоксил бүлэг нь харагдаж байгаа. За уургийн амин хүчлүүд бол хоорондоо радикал бүлгээрээ ялгаатай байх нэ. Бие махбодод орж ирсэн уурга маань амин хүчил болж хувирдаг. За амин хүчил маань бие илүүдэл байвал биеэс гадагшлах ёстой болдог. Гэхдээ энэ нь бол энергийн хувьд эсэд алдагдaltaй байдаг учраас
аль болох энергийн алдагдлыг багасгах үүднээс амин хүчлүүдийг олон дистаралсан урвалын дүнд энергийн нөөц болон буцааж ашигладаг байгаа. За энэ урвалын хамгийн эхний урвал бол амин хүчлээс амин бүлэг салах үйл явц юм а. За та бүхэн харж байгаа амин хүчлийн ерөнхий томьёо байж гин. За энэ амин хүчлээс амин бүлэг болон амин хүчлийн үлдэгдэл маань ингээд салсан байгаа нь харагдаж байна. За амин хүчил амин бүлгээ алдах энэ үйл явцыг бол амин гүйжих гэж нэрлэдэг байж байгаа. Та бүхэнд химийн тэгштэглийг нь харуулж байна. Амин бүлэг салж явснаар бол ус төрөгчийн ионы оролцоотойгоор аммон үсгдэг. Аммон бол бие махбодод маш хортой. За эсидийг гинтээдэг учраас аммоныг маш хурдан хугацаанд шээг болон хувиргах ёстой байдаг. За амин бүлэг маань аммон болж хувирах үйл явц маань илгэнд явагддаг байж байгаа. За аммон маань хортой нэгдэл учраас илгэний эсүүд бол аммоныг маш хурдан хугацаанд шээг болон хоргүй бодис болгон хувиргах ёстой байдаг. За амин хүчлийн амин бүлэг маань дараах үйл явцад оролцдог бол үлдсэн амин хүчлийн хэсэг нь кето хүчил болон глюкоз болж улмаар гликоген болон нөөцлөгддөг байна. За аммон шээг болох үйл явцыг та бүхэн харж байна. За аммоноос шээг үүсэх үйл явц бол илгэнд явагддаг байх нь. За бид нар бол энд нүүрс хүчлийн хийн оролцоотой аммоноос шээг үүсэж байгаа үйл явцын ерөнхий тэгштэглийг харж байна. За үүссэн шээг маань усанд усдаг хоргон нэгдэл учраас бөөрөөр дамжуулан ялгаруулалтын дүнд биеэс гадагшилдаг байх нэ. За өмнөх хэсэг дээр бол бид амин бүлэг аммон болж хувираад дараа нь шээг болох үйл явцын ерөнхий дүр зургийг харсан. За одоо энд бол аммоноос шээг үүсэх нарийн урвалууд явагдаж байна. Та бүхэн харж байгаа чадвараалсан маш олон химийн урвалууд явах бөгөөд за энэ урвалуудад бүгдд нь энзим оролцож байгааг та бүхэн ажиглан харж байгаа бах. Ойролцоогоор 6 орчим химийн урвал энзимүүдийг ашиглаж байгаа бахан. За мөн энэ урвалд бол энерги буюу ГФА ашиглагддаг байж байгаа. За шээг үүсэх үйл явц нь элгэнд явагддаг, энзимээр зохицуулагддаг, ГФА шаарддаг гэдгийг та бүхэн мэдсэн баха. За харин үүссэн шээг маань цус руу ордог байна. За насанд хүрсэн хүн бол нэг өдөрт 25-аас 30 г шээгийг үүсгдэг байх нь. За үүссэн шээг нь бол заавал гадагшлах ёстой байдаг. Хэрвээ цусны шээг их хэмжээтэйгээр хоримтлагдвал тухайн бие махбодод аюултай байдал үүсдэг. За шээг маань элэгний эсүүдээс цусны сэргэн рүү диффузлэгдэх замаар ордог байж байгаа. За цус маань бөөрөөр дамжих явцад шээг шүүгдэн шээсээр дамжин ялгарч гардаг байх нэ. За бид бүхэн амин хүчил маань кето хүчил шээг хэлбэрээр бодисын солилцоонд хэрхэн яаж оролцдгийг харсан. За одоо бол кератин гэдэг нэг шинэ нэр орж ирж байна. За кератин болохоор элгэнд үүсдэг. За кератинын зарим амин хүчлийн задарлаас үүсдэг өрмөц нэгдэл бөгөөд кератины ихэнх нь булчинд кератин фосфат
үүсгэд зарцуулагддаг байна. За энд болохоор кератин фосфатын химийн томьёог харуулсан байна. За кератин фосфат нь бол энергийн нөөцлөөр болж хэрэглэгддэг байхаас гадна заримдаа кератинин болж шээсээр дамжин зайлуулагддаг юм а. За амьд биес хоол тэжээлээрээ азот нэгдлийн их үүсвэр болох уурга нүхлийн хүчлийг хүлээж авдаг байгаа. За амийн хүчил нь амийн бүлгээ алдах замаар бодисын солилцооны урвалд оролцдог. За ихэнх цэнгэг усны амьтад бол амийн бүлэг алдагдан амуун хэлбэрт шилждэг. Амуун маш хортой нэгдэл байдаг учраас зэрэг загас, заламгай болон биеийн гадаргуураа маш түргэн хугацаанд алддаг байгаа. За хөхтөн амьтад болон хоёр нутагтан могой зэрэг амьтад бол амийн бүлгийг нь шээг хэлбэр рүү шилжүүлэн хоргүй байдлаар биеэсээ гадагшлуулдаг. За харин мөлхөгч шууш хавжууд бол шээсний хүчил хэлбэрээр гадагшлуулдаг. Шээсний хүчил нь усанд устдаггүй бодис юм а. За шээсний хүчил нь болохоор зэрэг амийн хүчлээс үүсэхгүй харин нүхлийн хүчлийн порины суурьдын задарлаас үүсдэг. Гэхдээ амьд бие азот агуулсан задарлын бүтээгдэхүүн болох шээсний хүчил кератининийг шээсээр маш бага хэмжээтэй ялгаруулдаг байна. За өнөөдөр бид нар амийн хүчлийг амин гүйжүүлэх гэдэг сэдвийг үзэж дууслаа. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.